Төрийн шигнэлт зохиолч Чойжамцын ойдов. Чөтгөртэй бууц. Он удтал айл нутаглаагүй тэр газар овоо зохистой дулаан өвлжөө элбэг сайхан бэлчээртэй авч усгүй харин 50 жилийн өмнө айл өвлждөг хүрэлцвэц устай худаг байжээ. Энэхүү мартагдсан нутагт өвгөн гончиг тэргүүлсэн нэгэн багийн ардууд өвлжөхөөр шийдвэрлэж буухын өмнө дарагдсан худгийг заасгаар болцож тогтсон боловч 16 настай залуу хөвөн Перле өдрөө самуурч нэгэн хоногийн өмнө иржээ. Хоошоо буцахад гэр хол айл ирий гэвч нар орой болж тэмээ унаатаа яваа тул тэндээ унтахаас өөр аргагүй болов. Орчин тойрон хаашч харав уудам их талын дунд хэдэн том уулын өвөрдөх гурван өвлжөө чулуун хороо нурж битүү ургасан зэрлэг лойл шарилж хадсан харагдана. Намрын жихүүн салхи хүлээж бүхэл зун ганц ч мал гიშгээгүй өндөр ургасан өвсний толгойг нэгэн аясаар нахилзуулан хийсгэнэ. Улсын хормоогоор үргэлжилсэн том том хүр чулуу танихгүй муухай амьтад мүлхэж яваач юм шиг сүртэй үзэгдэнэ. Тэнд дарагдсан худаг буяажээ. Яагаад энэ сайхан нутгийг чөтгөртэй гэж хэлэлцсэн юм бол? Бас олон жилийн турш өдий төдий айл нутглахгүй айж байсныг бодвол хоосон үг биш шиг. Саяхан болтол үүгээр явсан хүнийг нэрээр нь дууддаг, морийг чөдөрлөдөг, элдв амтан болж дуугардаг байсан гэдэг. Түүнээс болж хүн үгсэн гэж зарим хүмүүс үнэмшмээр ярьдгийг санаад Перлед айх сэтгэл төрж байв. Удалгүй нар шингэж хавийн бараа тасрав. Маш хол алсад бороо орж цахилгаан цахилав. Тэмээг хэвтүүлээд нөмөртөн цахиур буугаад тэврэн хэвтлээ. Өдрийн хүчтэй салхи намдаад дулаан зөөлөн салхи нүүр амыг инхрийлэн илбэх мэт сэвэлзэнэ. Хаяа аминчлан захиж байгаа юм шиг үл мэдэгдэх юм шивнэнэ. Хав харанхуй шөнө тоолшгүй олон оддыг ажиглан үзэхэд галт сум нисэх мэт харвах нь тасралтгүй байлаа. Номхон зантай хөгшин тэмээн бодлого бодсон юм шиг тайвнаар хэвэн хэвтэж ийш тийш бараа харсан мэт сэрэмжлэн удаан ширтэнэ. Юу харсан бол гэвээс юу ч үгүй. Нойр хулжиж ямагт чөтгөрийн тухай аймаар зүйл бодогдов. Үнэхээр чөтгөр байдаг гэж юу? Ихэн мэддэг сургуулийн багш хүн огт байхгүй. Дуу чимээ гарах, гал харагдах бол байгалийн ердийн нэгэн үзэгдэл гэж тайлбарлаж байсан. Гэтэл хуучны хүн бараг нүүр учирсан гэж ярих шахдаг. Аль нь үнэн бол? Юу ч гэсэн айдгүй хүнийг яаж чаддгүй гэнвлээ гэж зориг орж байлаа. Гэтэл тэмээн байн салхиод үргэсэн юм шиг харна. Тэр зүг харвал хоёр бүртгэр хар юм байна. Сайтар ажиглавал улам ойртоод байх шиг. Нүдэндээ итгэж ядан тэмээ минь таньж байгаа болов уу гэтэл тэр нь санаа амарсан байдалтай дахин түүнийг харахаан болоод ажиггүй хэвтв. Айсан гэдэг жигтэйхэн. Толгойтой үлс арцгэх шиг. Буугаа зэхэж бэлтгээд би ер нь айсандаа буруу юм хараагүй байгаа. Гэтэл гэгээтэй байхад юу ч байгаагүй газар осолдохгүй хэвтээ өхрийн чинээ хар юм цаана наан хоёр байна. Тэгээд мөч бүр мөлхөн наашлана. Айл ойрхон байгаа нэгийг шагааж буудаад авлаа. Сум цойлон эсгэрэх сонсдов. Нөгөө хоёр айсанчгүй
Цочсончгүй хэвээр ойрцоор л байна. Гайхах зэрэгцэж нэгэн хэсэг ширтэн харснаа зойрыг орж бүдүүн ташуураа чанга атгаад хоёр хормоогоо бүсэндээ хавчуулж энэ чөтгөрөвттэй нэгийгээ үзэлцээ гэж бодоод дөхөж очтол харин амьсгалж байна. Тэгээд бас сэмхэн ойрцоор байна. Шийтсэн хэрэг хэмээн гүйж очоод хар хүчээрээ өшгөлөө давтал хий өшгөлж өөрөө гэдрэг унчхав. Өнөө чөтгөр бүр дэргэд ташуур хүрмээр газар ирчихсэн байна. Далайж чанга гихч цохиод үзтэл бас л газар цохив. Яасан шидтэй золигвэ гэж ташуураа хий эргүүлэн ширвтэл сэрхийх чимээ гараад нэлээд хол хийсэн отов. Үлдсэн нэг нь бараг дэрэгдэн ирчихсэн байна. Одоо л мань хүний айх нь баг болж ухаантай ноцолдъё гэж бодоод аятайхан гихч ойртож очоод ташуураараа жадалж байгаа юм шиг хатгаад үзв. Юу ч тээгэлсэнгүй. Чөтгөр бийгүй гэдэг нь үний юм байна. Дээрээс нь гинтхэн тэврээд унавал яадаг бол гэж бодоод дараад ойчив. Гэтэл өнөө гайхал аймаар юм нь салхинд хөөгдсөн томоос том хамхуул байлаа. Тэмээн түүнийг яаж байгаа юм бол гэсэн шиг ажиглан харна. Перлээ сая ухаан орж инээч хүрэх шиг дэргэд хүн байсан бол ичмээр санагдлаа. Хамаг бие нь хөлөрч нилээд ядарсан байв. Амарч суугаад ганц тамхиан гаргав. Төдийл холгүй эсгэрэх чимээ сонсдов. Салхи юу вэ? Байн эсгэрэх нь мал тууж яваа хүн шиг. Эзгүй хээр шөн энд ямар амтэн мал туудаг вүлээ гэж дахин чагнавал нэгэн хүн учиргүй чанга инех сонсдно. Үхээрийн инээд ийм байдаг байх гэмээр муухай санагдана. Одоо яста чөтгөр нь ирлээ гэж бодоод ухаан жолоогүй айж хамаг биеэс хүйтэн хөлс асгарав. Дуугарсан зүг буудъя гэж буугаан цэнэглэх гэтэл сандарсандаа гар нь чичирч байв. Гэтэл перлээ гэж дуудав. Бүрч сүйд болж одоо яадаг вүлээ? Гэж болдгүй. Хариу дуугарсан хүн үхдэг гэдэг шүү дээ гэж дэми гайхтаа. Дарь нухаж давс хуурч байна гэж амандаа шивнээд сандран буудав. Морин төвөргөн дэргэд шахам сонсдож өнөө хүүхэд маань энд байгаа юм байна л да гэж өвгөн гончгийн дуугархыг танив. Тэд дөрүүлээ бөгөөд перлэг ирж инхүү искэрч дуулсан байжээ. Перлээ төрөвчийн ба саяын болсон хэргийн тухай юу ч дурдсангүй. Айж сандарснаач ичээд ярьсангүй. Чи хашгирч дуудаад байхад юунд чимээгүй байв гэж асуухад унтаж байсан учраас сонссонгүй. Гинтгэн сэрсэн чинь олон хүн явж явахыг сонсоод хулгайч гэж буудсан юм. Гэтэл ашгүй гончиггойн дууг танилаа л да. Тэргүй бол та нарыг онж буудах байсан шүү гэж ярив. Өөр сайхан цайж эхэллээ. Бүгдээр нийлж дарагдсан худаг хоёрыг засав. Сансныг бодвол төдийл их ажил болсонгүй элбэг сайхан гүн худгийн ус дүүрэн мэлтэлзэв. Ажил нэгэнтээ дуусч цөм амарцгаан цайж ханж байхдаа үнэхээр энд чөтгөртэй байсан юм уу гэж перлээ асуув. Өвгөн гончиг хуучин хэвээрээ үнэмшмээр царай гаргаж инээмсэглэн
Үнэхээр байсан юм гэд хэд хэд ханиалгаж эрт дээр эзэрхэг засгийн үед яхаргагүй айхавтар чөтгөртэй байсан юм гэж давтаж хэлв. Бусд нь гайхан сонирхож тэгээд гэтэл гончиг би ч өөрөө энэ хаваар явахдаа үхтэл айдаг байлаа гэж ойрхон харагдаж байгаа өвлжөөг зааж. Тэр цагт энэ өвлжөөнд хот айл байжээ. Тэдний 3 хүнтэй нэг айл нь халдвартай халуун өвчнөөр цөм өгчгээд айл аймгийн дөрвж нүүгээд явж өхөксдийн гэр нь барайтайгаа зарим хүний хүүрэн дотроо үлдэж удалгүй хавар болж энтхийн чөтгөрч бийлж эхлэв. Тэр чөтгөр бол өхөксөд биш харин хамаагүй нэг сайн ир байжээ гэтэл бүгд гайхацгааж ганцхан өвгний амнаас юу гэж дуу гарахыг анхааран ширтгэд буцалж байгаа халуун цайгаа аяглах завсар өвгөн үргэлжлүүлэн ярих нь. Тэр чөтгөр болсон хүн маш сайн ир байлаа. Тэр бол бид мэтээс сэтэрхий тэвнж авахгүй харин хаад ноёдыг бол хайргүй цөлбдөг. Ядуу хүнд их тустай. Хошууны ноёд харийн мөлжимтгий худалдаачид түүний зургийг сонсмогц айн чичирч байдаг. Тийм сайн ир байсан юм. Тэр хүн энэ нутгийг чөтгөртэй болсон гэж цуурхуулад өөрөө нөхдөйгөө үүрлэж энэ уулын баруун хойнууга их хадан дотор уяа байгуулад ноёдоос авсан малан хашдаг байжээ. Тэгээд энэ нутагта хүн хавтуулахгүй тулд үүгээр явгсдыг нэрээр нь дуудах элдв амтан болж дуугарах зэргээр айлгасаар байгаад ийм сүрхий хавтишгүй газар болгож чадсан юм. Тэр сайн ир нас нөхчөөд нэлээд удав. Энэ нутагч явсаар мартагдлаа. Түүний нэг нөхөр саяхан болтол амьд байж над энэ домгийг ярьж өгс юм гэд дуугүй болов. Ёстой чөтгөрийн тухай сони юм хүсэж байсан сэтгэлд нь төдийл хангамжгүй санагдаж. Тэгвэл юунд морь чөдрөлдөг байсан юм бол гэж Перлиг асуувал тэр бол зарим хүний өсгөж ярьсан нэмэр үг. Би тийм юм ёр сонсоогүй гэжээ. Дөрийн шигнэлт зохиолч Чойжамцын Ойдов. Уншсан Эрхэнбаярын Баттарч.